Энэ тус юу чи тэгээд чи буруу шахаад байж тэгээд би энэ гардлаа алгадаа. Чи тэгээд байж одоо тэгэх ёстой штэ. Алтсаг багш тэгсэн штэ. Үгүй тэгээгүй байхгүй юу гэх ингээд хэлдээд байж болохгүй гэсэн үг байна штэ. Тэгээд яг үг би энэ хүндэлдэг байх штэ. Тэгээд түрүү би нэг санаачлагтай байх гэдэг хэллээ штэ. За өчнөө шалгыг гэдэг нь чий шахаж байгаа хүн гэж чийж шахаж байгаа бол шалгыг ingүүд болчихгүй. Чийж шахаж дээ. Бүх хүн шалгыг бүх хүн яах вэ? Тавьж болох бүх судсан дээр гараад тавиад тийм үү монитор олбол монитор руугаа хараад дээгоо ингээд зүг мөрдөн дээр нь тавиад ингээд хардаг байхгүй бүгдээр. Бүгдээрээ ингэж харж байгаа шалгыг гэж чийж шахаж байгаа гараа авчихгүй амьсгал өгч байгаа амьсгал өгчиж болно юм тийм үү? Энийг санаачлах гэдэг. Энийг санаачлах гэдэг. Дээрээс нь маш сайн уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Ингээд хүн чийж шахаж штеп. 30 удаа шахаад 2 удаа амьсгал өгнөд хэлдэг шүү дээ тийм үү? Яг ингээд 30 удаа ингээд амьсгал шахчихад 25 гэхэд амьсгал дээр байгаа хүн толгойг гэдийгээд эрүүгийн өргөд амьсгалаа их гүнзгий биш аваа гэсэн шүү дээ тийм үү? Гүнзгий биш аваад тэгээд тонгоохол гэдэг юм байж байгаа байхгүй. 20 26 27 28 29 30 гэхэд тэр хүн яах вэ? Тонгоогоор амьсгал өгөөд нөгөө хүн гараа авч явах хэрэгтэй. Нөгөө хүн гараа авч явах хэрэгтэй. Гараа аваад нөгөө гараа авчих удаа ёо гэж зогсчих болно шүү дээ. Нөгөө амьсгал гэж байгаа нь анхна шүү дээ. Хоёр оролдлого хийгээд дуусах удаа шууд гараа тавиад чийж хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр энийг уялдаа холбоо юу синхрон гэдэг. Синхрон гэж ажилладаг. Ингэж чадвал зүрхэн сэргэж ингэж тэрээс одоо ингээд энэ тасагтад нэг сайхан чийж шахдаг залуу байна гэдэг энэ залуустай яста сайн шахдаг шиг тэр тасагт хүний зүрх зүрх согсооны аим авах болох байхгүй. Яг бол энэ ганцаараа сайн шахаад нэмэргүй л байхгүй. 2 минутаас илүү гэсэн чадахгүй. Технологи нэг ангаараа зогсоод идэх байхгүй шүү дээ. Яг хажууд нь яг адилхан энийг харж байгаа чийж шахаад дуусаад амжилтаа өгөөд тэгээд солиг дэнгүүд хажууд нь нэрээд солиг дэнгүүд чийж шахаж байгаа оргод үгүй явж болох нь болохгүй юм шүү дээ. Тийм л учраас гүйгээ гэсэн ойлгох хэрэгтэй. Ялангуяа энэ чийж шахаж байгаа юм бол орхиж удаа ерөөсөө болохгүй. Чийж яг шахаж хэрэгтэй. Тэгээд хоорондоо мэдгээ хуваалцах хэрэгтэй. Одоо ингээ гэдгээ нам дугаар ярилцах болно. Гэхдээ заагаад байж болохгүй. Тэгээ чи мангаа тэгдэг юм байхгүй тэнгээ наасыг төвтэй шүү дээ. Байж байгаа нэг юм асуудал болохоор нэг мундаг хүмүүс газар сайгүй төрөөлөл тэгэл тийм гид нөгөө нэг утган бөөдөр биш гэдэг болоод тийм чинь бөөдлөл хэлдэг шүү дээ тийм үү? Хуураа бөөдлөл тийм нариг ууг юм шиг бөөдлөл хамгийн юм авч чинь тэггүй яа юм бэ тэгдэг байхгүй юу гэх тийм нэг мэддэг тийм утгагүй юм гэж. За тэгээд хийж байгаа хүн одоо ингээд багийн өдөртөгч команд өгнө шүү дээ. Чи шагаараа гэдэг өглөө гэдэг гэж хэлж шүү. Тариа хийгээрээ суд зав гэдэг хэллийгээд одоо л байна. Тэгвэл тэр хүн судцаа авч дуусчаад суд завлаа гэж. Багийн атла бүгдийг бөөдөж оодон бөөдөж команд өгөх. За судцаа аваад монитороод тийм библиатраа гэдэг. Дадлагддаг гэдэг байхгүй. Бүгдийг өгч. Тэр чи одоо багаа өдөртөхгүй байж байгаа. Би яг тэр хэлсэн шүү дээ. Хөгөө авах шүү дээ. Энэ хүн ингээд өрөг өгч байгаа. За судцаа аваарай гэж өгч. Тэгвэл энэ хүн судцаа авчаад суд авчлаа гэхээр нь дараагийн үг юм. Монитор холбоо гэж юм уу те. Иймэрхүү байдлаар үүрэг маань дараа нь ч явах ёстой болохоос бөөдөж үргэхгүй. Бөөдөд тушаад болохгүй шүү. Баг яг нэг юм. Хийсэн хүн хийснээр шууд хий. 1 мл адреналин хийгээрэй гэж хэлдэг шүү дээ. Тийм үү? Тэгэнгүүт 1 мл адреналин соруулаад тэрийгэ тариагаар хийчихээ 1 мл адреналин хийлээ гэж. Тэгвэл дараагийн үгийг ирэх гэдэг шүү дээ, тийм үү? Гэхдээ баг дуулахаар байх хэрэгтэй. Чийж шахаж байгаа хүн чийжээ шахахтаа тоолох хэрэгтэй. 25 гэхэд амьсгал өгч байгаа хүн яах хэрэгтэй вэ? Толгойг идэлгээд эрэг өөрчлөсөн амьсгалаа аваад буулгах гэж болж байгаа хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд 30 хэнгүүд гараа аваад өгөөд чийжээ шилжүүлж байгаа шалтгаан тэгээд бичлэж байгаа хэрэгтэй. За тэгээд энд бол хамгийн анх харсан хүн бол өвчтний бие байдлыг хэдэн секунд нүүлэх ёстой вэ? 10 секундээс илүү өнгөрөхгүй шүү. Юу өнгөрөх ёстой вэ? Ухаантай байна уу юу өнгөрөх нь? Хүүхдэд
Нялхас хөлийн мод руу зогж байгаа гэсэн тийм үү? Амьсгалыг яаж өгнө гэлээ? Тэлэгж гэнэ үгүй гэдгийг л харахтаа нөгөө ухаан санаа байдал шаардж байхдаа харж яж болно гэж байгаа шүү дээ тийм үү? Болно гэсэн мэт тийм. Аль болох итгэж шиг байх хэрэгтэй. За тэгээд ухаангүй амьсгалгүй байл яам гэлээ? Хашгираад тусламжаад удаа уцаа гаргаад олиггүй гараа юм гэсэн үгүй гэсэн шүү дээ. Утсан дээрээсээ заргаад удаа яам гэсэн. Чэжээ шигчил гэсэн. Чэжээ шигч гэсэн. Энэ хамгийн чухал. Олгож юусаа болохгүй. Нэг секунд завсарлаж болохгүй. Хэдэн секундын өмнө ч болно. Эхлэж чухал байна шүү дээ. Энэ 5 минут таны амьсгалын 5 минут баггүй юу? Энэ 5 минут таны амьсгал. Тэгээс цааш өөр юм байдаг гэж би сая ярьлаа шүү дээ. Тийм өөр зүйл байдаг шүү. За тэгээд баг ирэх юм бол нэг нь амьсгалын замаа чөлөөлөн нөгөөх нь цагаа бариад монитор холбоо судсаа аваад судсныхаа үрцгийг. Энэ хоёр хүн чэйж шахаж байгаа хоёр хүн солиотой байна. За чэйж шахагчдын анх харсан хүн бол ер нь хамгийн үнэлээд чэйж шахаж эхлэх нь шүү дээ. 2 минут удаа солиодох хэрэгтэй. 30 удаа шахаад 2 удаа чи амьсгал өгөх хэрэгтэй. Ганцаараа байвал 32 харьцаатай тийм үү? Хүүхдүүд бол яасан? Хоёулаа бол 12 харьцаатай. За тийм амьсгал. За энэ өгчөө гэсэн ярьчихсан. Тэгэхээр багийн схем гэж энийг хэлдэг. Ганцаараа байвал шууд идрүүл таньж идрүүлээд тусламжаа дуудаад чэйж шиг. Тусламжаа дуудаад чэйж шиг. Хоёулаа бол яах вэ? Нөгөө гаднаас ирж байгаа тусламж үзүүлж туслаараа гэж дуудсан чи ирсэн эрэнгүүтээ шууд чэйж шахалтан дээр ирнэ шүү. Өмнөх нь чэйж шахачаас учраас. Чэйж шахалтан дээр ирээд нөгөө хүмүүс амьсгал дээр очиж амьсгалаа өгнө. Гэхдээ энэ хүн ингээд орсон чи ийм байдлаар зогсчтоо гэдэг юм энэ нэмэгдэж байгаа багийн шүү мэдээлэл өгч явах хэрэгтэй тийм ярьж авсан. Цаг гаргаж явахгүй байна шүү. За зогсчихоо яана гэхгүй байна шүү тийм үү? Чэйж шахачлаа мэдээлэл өгч юм шүү. За тэгээ энэ хоёр хүн 2 минут тутам хоорондоо солигдох хэрэгтэй. Гуруулаа очвол илүү айтайхан байна. Гуруулаа очвол. Нэг нь судсаа аваад тариагайг дэвбибл ядраа холбоо цагаа харж байгаа 2 минут тутам дэвбибл ядраа цуглаад 3 минут тутам адреналин хийгээд яваад гэсэн үг шүү дээ тийм үү? Нөгөөх нь чэйж шахах. Энэ хоёр хүн 2 минут тутам солигдоод байна.